Финян хот дахь Оросын холбооны улсын элчин сайдын амнаас мэдээлснээр Умарч Солонгосын албаны төлөөлөгч өнгөрөгч Баасан гарагт Оросын холбооны улсыг зорьсон гэдгийг батлан хэлжээ. Оросын холбооны улс болон Умарч Солонгос улсын дипломат харилцааны 70 жилийн энэ жил тохиож байгаа бөгөөд Умарч Солонгосын хувьд Оросын холбооны улстай харилцаагаа улам бэхжүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэдгийг энэ удаагийн айлчлал илтгэж байна. Америкийн нэгдсэн улсын зүгээс Цөмийн зэвсэг болон пуужингийн туршилтын асуудлаар Финлянд үзүүлэх дарамт шахалтыг шийдвэрлэхэд тус айлчлалын зорилго оршиж байгаа бололтой. Өнгөрсөн жил Оросын холбооны улсын зүгээс Умарч Солонгосын гадаад хэргийн яамны Умарт Америктэй харилцах хэлтсийн удирдагч Чой Сонхийг урьсан билээ. Түүнчлэн нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүйн зөвлөл ашигт малтмалын экспортод нь хориг тавьсан ч өнгөрөх жонд Умарч Солонгос улс 200 сая Америк долларын ашигт малтмал экспортлсныг NHK мэдээлэв. Нэгдсэн үндэсний байгууллагын хориг арга хэмжээний хэрэгжилтэд тавих хяналтын тайланд Умарч Солонгос 3 дахь орнуудаар дамжуулан нүүрс ашигт малтмал экспортлж байна гэдгийг тэмдэглэжээ. Өнгөрөх оны 8 дугаар сард нэгдсэн үндэсний байгууллагын зүгээс Умарч Солонгос улсыг олон улсад ашигт малтмал тэр дундаа нүүрс экспортлохыг хориглосон билээ. Хориг арга хэмжээг зөрчиж байгаа учраас бусад орнуудыг Умарч Солонгос улсад тавих анхаарлаа улам бүр чангадахыг нэгдсэн үндэсний байгууллагаас уриалсан байна.